Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2014 онд нээлттэй хийсэн Million Ways to Die in the West киног ярьж өгөхөөр бэлдлээ. Үүнээс өмнө манайхан сүүлийн үед Солонгост шуугуулад байгаа Paykramian Монголд ороод ирсэн байгааг та бүхэн мэдсэн үү? Мэдэх биш бүр зарим нийтэд үзсэн байвал яах вэ? Халуун ногоотой Paykramian, Жантай Payk Jajang гэсэн хоёр төрлөөр бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдж байна. Шинээр эдэж үзсэн киночуд маань доор сэтгэлээ хуваалцаарай. Үзээгүй хэд маань харин ойрхон нэг GS руу угсхийн байгаа. За ингээд кинонд орцгоё. Зарим хүн зүгээр л буруу газараа төрдөг. Жишээ нь 1882 оны Америкийн өмнөд хэсэг ч юм уу. Ажиллахад маш хүнд, хоол хүнс ховор, өвчин тагал ихтэй. Амьд үлдэхийн тулд бүр өдөр бүр тэмцэх шаардлагатай. Жишээ нь энэ нэмэгтэй. 1880 оны Америкийн мисс байсан гэд боддоо. Тэнгэр минь. Энэ газар амьдрна гэдэг бол эр хүнээс дэндүү их зориг төвчээр бас төмөршгөл хатуу байдлыг шаардна. Зарим хүн эр зоригтой, хүчтэй, чанга байдаг бол зарим нь яах вэ? Анжаахан султай байх тохиолдол бий. Ингэсэн чи энэ залуу гарч ирж байна. Энэ бол манай киноны гол дүр Альберт Старк. Бууга гарга Старк. Байц бууга гаргалгүйгээр асуудлыг шийдэх боломж байхгүй гэж юу? Чи сайн залуу, би ч гэсэн сайн залуу. Заавал нэг нь нүх шаардлагагүй шүү дээ. Бидний сүүдрийг харал та. Яг л үнсэлцэж байгаа юм шиг байна. Тэр инээдтэй байгаа үсттэй. Чиний хоньнууд миний талбай өвсийг эдсэн. Тэр өвс эргэж ургах гэж удна. Ингэснэ буудаж байна шүү. Их ууртай хүмүүс бол та хонь нь өвс эдсний төлөө нэгийгээ алах гэж байна. Байц би чиний алдсан өвсний оронд мөнгө өгье. Надад 2 өдөр л өгч. Болж байна уу? Би бэлнээр авна шүү. Баярлалаа. Тий байлгүй дээ. Харуу бид уул нь ярилцаад асуудлыг шийдэж болж байгаа үсттэй. Альваа хэн нэг буудаачтай өдөр өнгөрхөн. Ингэсэн чи нөгөө залуу гутал руу буудаж байна. Зүгээр л амталгаа гэж бодоорой. Гэт явчлаа. Тэрийг нь харин энэ шар үстэй бүсгүй хараад жаахан урам хугарсан байдалтай байна. Дөрс шилжиж манай залуу шар үсттэй хамт сууж байна. Аз болоход сум яг шүргээд өнгөрсөн байна. Ингэсэн чи бүсгүй санаа алдаад байна. Тэгэхээр энэ хоёр маань хосууд бололтой. Яасан бэ? Чи тулалдах ёстой байсан. Яалаа гэж. Тэр чи энтхий хамгийн сайн бууддаг шүү дээ. Би дийлэхгүй. Би чамаас саллаа. Юу? Тийм ээ уучлаарай. Луис, би зүгээр хончин ч гэсэн би мөнгө хадгалж байгаа. Чи сайн хончин биш шүү дээ. Хоннууд ч хаасаагүй байдаг. Нэг нь бүр дээвэр дээрээ байж байдаг үсттэй. Тийм ээ. Тэр бол Бриджит. Тэр жаахан ганцаардлын асуудалтай байгаа шүү дээ. Би өөр юм хүсэж байна. Гэт манай хүнийг хайчлаа. Луис, би чамд хайртай шүү дээ. Уучлаарай Альберт. Дөрс шилжиж нэг залуу цэцэг бариад найз бүсгүйгээ хүлээж байна. Баримэ. Хей, Эди, юу энэ? Найз бүсгүйгээ хүлээж байгаа мó? Тийм ээ. Би ажлаа эрт тараад найз бүсгүйтэйгээ гадуур зугаалах гээд. Найз бүсгүй чинь ажил чамд эвгүй санагддгүй юу? Тэр өдөрт 15 хүнд үйлчилдэг. Тийм ээ. Мэднэ. Миний ажил ч гэсэн муухай ажил шүү дээ. Эди, чи чинь зүгээр л гутал засдаг шүү дээ. Ингэсэн чи найз бүсгүй нь гараад ирлээ. Тэгэхээр энэ залуугийн найз бүсгүй жаахан эвгүй ажил хийдэг бололтой. Тэгээд хамт зугаалах гэд гарч байна. Манай Альберт харин гэртээ ирэх үед нэр нь нэг хонин дээвэр дээрээ байж байна шүү. Орж ирэх үед аав нь чи хоцорлоо. Юунаас? Нэр юуч байхгүй л дээ. Оройн Эди болон түүний найз бүсгүй Роуз хоёр Альберт дээр ирж байна. Энэ хэд маань найзууд юм байна. Луис чамайг айсан гэж дууллаа л да. Их харамсалтай юм болжээ. Би Луистэй хамт байсан үеийнхээ зургуудыг үзэж байна. Энэ үдсгэлэнгийн үеэр. Энэ харин бид зугаалж байсан үе. Энэ харин бүжиг дээр. Би Луисыг энэ зургууд дээр инээсэн ч байсан болоосоо гэж бодож байна. Тэр инээхээр үнэхээр үдсгэлэнтэй харагддаг. Юу? Чи зурган дээр инээж байсан хэрэг үү? Үгүй ээ. Яалаа гэж. Тэгвэл галзуу хүн шиг харагдан шүү дээ. Тэгэд манай хэд хамт уушин газар руу явцгаалаа. Роуз маань Альбертод урам өгөх гээд. Альберт битээ гониглаа. Хэдийгээр хаягдсан ч амьдралд өчнөө сайхан юм биш шүү дээ. Тийм гэж үү? 1882 оны энэ үед амьдарч байхад яг юун сайхан юм? Сонс, бид хамгийн онцгүй газар, хамгийн онцгүй цагт амьдарч байна. Эргэн тойрны харал та. Энд байгаа бүх зүйл чамайг алахыг хүсэж байна. Хууль зөрчигчд, зэрлэг амьтад, согтуучууд, цаг агаар индианчууд, тагал өвчин бүгд зүгээр орой гарч бие засахтаа хүртэл чи могоон татгуулж өгөх боломжтой. За болиё. Энэ бүхнээс амьд үлдлээ гэхэд өөр юу чамайг алж болно гэж? Эмч, новши эмч нар. Би ханаа түрээд эмч дээр очиход тэр надад чихний бөглөө өгсөн. Боддоо чихний бөглөө. Би 40 хүртэл халуураад очиход юу гэсэн гэж? Чи илчгэнд өшөглүүлвэл зүгээр болно гэж хэлсэн. Энэ одоо ангаа хухаа юм уу? Үгүй айлхүүдээ Альберт. Бас нэг зүйл. Манай сүмийн сануартан дуэл дээр нэг хүнийг буудаж алаад тэгээд өшөө авч магадгүйгээд өсвөр насны хүүг нь очиж буудсан. Чи яаж мэдэж байгаа? Яагад гэвэл тэр энэ талаараа 2 цаг номлол айлдсан шүү дээ. Энэ залуусыг хардаа. Тэд мөнгөний уурхайд 12 цаг ажилладаг. Ямар ч амтлах мэдрэмжгүй. Зүгээр л гидсээ дүүрэхийн тулд энд хоол иддэг. Тэд хизээж үхэж болно. Гэтэл нэг нам. Тэр харуу. Би өөр үхэл харуулъя. Ингээд гарснаа. Тэр манай хотын дарга. Тэр үхээд тэнд 3 хонж байна. Манай хотын хамгийн өндөр албан тушаалтын энд 3 хонж байхад хинч тоохгүй. Ингээд л цаанаас нь чон ирээд аваад явчлаа. Харта
чон. Тэгэхээр энэ бол балиар хэрцгий Америкийн өмнөд хэсэг. Дээрээс нь энд идэх олигтой хол юу ч байхгүй. Ямар ч рамян, ямар ч жажамен байхгүй. Хэрвээ би Монголд байсан бол GS рүү явж очиод пек рамян, пек жажа хоёрыг хоёуланг нь аваад 1-2 дугаар хоол болгоод гусчиж болох байлаа. Гэтэл энд хүний урманд миний дэлгүүрч байхгүй. Чи амаа татаач. Чи өөрөө амаа тат. Гэсэн чи гаргаад шидчихлээ. Өө хөөрхий. Альберт, чи Луистай очиж ярилцвал яасан юм бэ? Тийм ээ. Тэгэ. Ингэсэн чи согтчихжээ. Согтуу жолоо өрөөд яваад өглөө. Тэгэд яваад очтол нөгөөх нь харин авч хэлэлцэнгүй. Сонс Альберт, чи хин нэгэнд сайн нөхөр байж чадах байхаа. Гэхдээ надад биш. Би одооноос өөрийгөө хөгжүүлэхэд анхаарч байгаа. Ингээд хаалгаа хаачлаа. Юу гэж? Тэгж ярих юм бол би чамайг унгахыг сонссон мэдүү. Эх урт дуутай унгас. Дөрс шилжиж нэг өвгөн алт болчихсон гэртээ харж байна. Энэ алтаар би чамд юу авч өгнө гэж? Том стейк авч өгнө. Гэт нохоотойгоо хараад явж байна. Ингээд дурд нь баахан морьтой эвгүү гарууд гараад ирлээ. Өвгөн гяс алтаа доош нь унгана. Өдрий мен дээрх юм уу те? Та нарт юугаар тусалах уу? Бид Шерман Крик руу явж байна. Альцам хамгийн дүүтвэ. Өвгөн урайлгхан газрын зураг гаргаж ирээд зам зааж өгнө. Тэгэд явах гэтэл бас нэг юм байна. Алтаа бидэнд өг. Юун алт вэ? Надад ямар ч алт байхгүй. Би бүр шантраад харж явна. Тийм үү? Алтны нинжа нар өдрийн цагаар хот руу явж байвал зөвхөн алтаа зарахын тулд л явж байдаг юм да. Ингэснэ бууга гаргаад ирлээ. Өвгөн сандраад гялс алтаа өглөө. Гэтэл бууга ав. Йоо, би алтыг чинь зүгээр авахгүй. Би ямар хулгайч дээрэмч биш дээ. Чи намайг хулгайч дээрэмчин гэж бодоод байна уу? Үгүй, яалаа гэж. Тэгвэл бууга ав. 3 тоолоод буудна. 1 2. Гэснэ шууд буудчлаа. Ард нь байсан бүсгүй хуурлаж байна. Клинч, чи түүнийг буудах шаардлагагүй байсан. Тэр чамд алтаа өгсөн. Тэр надаар 2 удаа асуулгасан. Би жаахан завгүй хүн л дээ. Өдгөө новш. Гэсэн чи багал зурдаад миний залуусын өмнө намайг дахиж ингэж хэлээд үзээрэй. Эвгүй гарвэн шүү. Тэгээд бид Шерман Крик руу явна. Ана Лю 2 хуучин хожуул гэдэг энэ газарт очиод хүлээж бай. 12 өдрийн дараа би ажиллаа дуусгачаад яваад очино. Ингэж байна шүү. Нөгөө талд харин манай Альберт хаягдсандаа хямраад гэрээсээ гарахаа болчихж өд болтол унтаад сэрж байна. Өд болчихсон байна. Юм идэх бол гахаан гэдс байгаа шүү. Би нэг юм гоё. Хэрвээ би 0 орчоод буцах замдаа могоод хатгуулаад ч юм уу өгчих юм бол ганц удаач болов суудлаа сольж суугаад үзьеч. Ингээд гарах гэдэл эди үүдэнд нь ирчихсэн байна. Би чамайг 7 хоног харсангүй хогшоо. Зүгээр үү? Зүгээр дээ. Сүүлийн үед гэртээ жоох ажилтай байна л та. Гэтэл ажиллаа хийж байгаа шинж алга. Хонин зүгээр л явдаг буухал болчихсон байна. Чи гарч орох хэрэгтэй, хот руу явах хэрэгтэй. Ингээд аваад хот руу явцгаалаа. Өнөөдөр хотоос хүмүүс ирж байгаа гэсэн. Очиж харвал ямар уу? Ингээд очисон чи тэнд нь Луис байж байна. Аль хэдийн өөр залуутай болчихжээ. Йоо, сахалны дэлгүүрийн эзэн Фой гэж юу? Тэр түүнээс болж намайг хайсан юм байна. Нөгөөх нь харин нэлээд баян гар бололтой. Тэр үед нөгөө яриад байсан мөс нь ирж байдаг. Сайхан хараа зогсож байтал унаад нэг хүн чад. Чаус. Үгүй, ямар хурдан болоод өнгөрчөө. Тэгээд сүм дээр очих үед нөгөө залуугийн оршуулгыг хийж байна. Бид өнөө өглөөхөн ам өргөцсөн Джеймс Адисны дурсгалыг хүндэт хийж байна. Тэнд нь Луис баян найз залуутайгаа ирж гэж. Манай хүн жаахан хялам хийгээд сууж байна. Санвартан. Энэ халуун урд удаан 7 сарыг бед. Чиний амиа зориулсан мөстэй хамт сэрүүхэн давхан дэ Джеймс. Юу? Тэр хогийн мөсөө хэрэглэх юм байна. Бас өнөөдөр манай суурьнд Барнс болон Ана нар ирсэн байна. Гэсэн чи нөгөө эвгүй гарын найз бүсгүй. Бас нэг дээрэмчинтэй хамт ирчихсэн сууж байна. Дүрс шилжиж сахал арчилгааны дэлгүүрт Луис найз залуутайгаа ярилцаж байна. Ажлаа дуусгараа дайсансны дэлгүүр орох хэвээрээ юу? Тийм ээ. Тэгээд чамд дайсан завж өгнө. Үнтэй дайсан цуу. Хамгийн үнэтэйг нь. Тэр үед нь манай Альберт ороод ирж байна. Луис зөрөөд гараад явчлаа. Альберт, чи юу хийж байгаагаа мэдж байгаа юу? Чи миний бүсгүйг хулгайлсан. Үгүй, тэр чамайг хаяад над руу ирсэн. Би дээрэмдсэн юм. Би чамаас нэг энгийн зүйл асууя л та. Чи түүнд өдөр болгон хайрцагтай шоколад авч өгөх чадaltaй юу? Хэлээч дээ. Ганцхан хайрцаг шоколад өдөр болгон аваад өгч чадах уу? Манай хүн бантаад гараад явчлаа. Өнгөрөө нөхөр байна шүү. Тэр үед нь Оушен газарт Ана болон нөгөө Барнс нар ороод ирдэг. Эди Роуз хоёр маань харин тэнд нь байж байна. Альберт гаднаас орж ирээд хангалттай. Би эндээс явлаа. Луисаас болоод уу? Тийм ээ, Луисаас болоод өөр хинээс болно гэж. Тэгсэн тэнд ууж байсан залуус жаахан муудалцаад нөгөө дээрэмчний уух юмыг асуулчлаа. Ой, замаа хараач. Чи надад уух юмны үртэй боллоо доо хөгшөө. Мөн тийм бах та. Чи харин хаан зогсгоо бодож исэн дээр шүү. Чи сонсоогүй бололтой.
Миний уух юм. Чи гол руу ороод уувал яасан? Сүүлчийн боломж чинь шүү. Ингэсэн чинь нэг юм хийгээд өгч байна. Баярлаад яг уух гэтэл тэр дотор нь тамхи унтраачлаа. Дээрэмчи харин шууд л буучлаа. Тэнд байсан гарууд харин бөөн хоб юм шууд л зодолдлоо. Альберт баярлаа аваарай. Гэт манай хоёр баярлаа аваад худлагаасаа зодолдлоо. Бид энд хоорондоо зодолдож байна. Бид хоёрын энэ ширүүн тулаан руу орж ирэх гэснээ хэрэггүй шүү. Энэ та нарын бодож байгаагаас илүү аюултай. Хүмүүс харин нилээж ширэн үзэж байна. Тэнд нь Ана харин хүмүүсээс эвтэйхэн бол тад юм ууж байна. Манай хоёр нилээ үзэж байснаа. Эди гараалдаад цогчлоо. Чи намайг цогчлоо шүү дээ. Уучлаарай. Би шин юм турссан юм а. Шин юм туршиж болохгүй шүү дээ. Үүний тулд л бид уулзаж бэлтгэл хийдэг. Манай Альберт хальт харсан чинь тэнд Анагийн дээрээс яг хүмүүс унах гэж байдаг. Гялс очоод Анаг аварчлаа. Баярлалаа. Зүгээр дээ. Тэгээд тэндээс хамтдаа зугтдаг. Боломж олцсных сайхан танилцлаа. Жаахан юм ярьж алхдаг. Бид энд ферм нэх бодолтой ирсэн юм а. Оо тийм үү. Би фермтэй шүү дээ. Үхрийн үү? Үгүй хоньны. Гэтэл нохоо нэг хүний хөл 100-аад ирлээ. Тэнгэр минь. Энд чи юу вэ? Энэ бол хотын дарга гэснэ шидчихлээ. Тэгсэн чи айлын цонхоор ороод бөөн шууга. Манай хоёр гялс зугтлаа. Тэгээд хөнгүү газар очоод ярилцсан. Манай хүн Аннад салалтынхаа талаар ярьж өгдөг. Би өөртөө хайртай нэг бүсгүйг олоод даанч түүнийг алдчихсан. Би ийм л арчаагүй хүн. Сонсоод байхад чийл түүнийг хайрладаг болохоос тэр чамайг хайрладаг үгүй нь мэддэхгүй юм байна штэ. Гэхдээ тэр Фой бол зүгээр л мөнгөндөө бардсан өнгөр амтан байна. Найз бүсгүй чинь ухаантай л бол үүнийг ойлгочих واخа. Гэтэл тэнд нь хорт могоо хүрээдэрлээ. Бити өдлөөр тэр удахгүй явчихна. Миний бодлоор чи маргааш яваад хэрэггүй баха. Хагасанд болох үдсэглэн дээр очил доо. Тэнд Луис Фойтойгоо ирнэ. Би тэдний хамт байхыг хармааргүй байна. Чи өөр бүсгүйтэй хамт байгаагаа харуул яах вэ? Би чамтай хамт явъя. Манай хүн зөвшөөрлөө. Ингээд хосууд болж жүжиглэхээр боллоо. Маргааш нарийн Анна тентхийн шоронд очтол нөгөө дээрэмчин баарн самтрагч нь хоригдсон байна. Чи энтхийн номлогчийн хүүг буутчихсан байна. Тэр ямар ч хамаагүй. Клинч удахгүй энд ирэх үед энд хууль үйлчлэхэ болох болно. Нэг л өдөр клинчээс хурдан хүчтэй чангэр гарч ирээд түүнийг алах болно. Тэр үед харин би тэмдэглэж байх болно. Харин чи түүнийг эртэл дүүжлүүлчихгүй хүн шиг байгаарай. Ингээд явлаа. Манай Альберт харин Аннатай хамт үдсэглэн дээр очдөг. Тэгээд тэрүүгээр жаахан зугааллаа. Зураг авчгүй хүний дэргэд ирээд. Техас нэг залуу зурган дээр инээсэн гэдгийг чи мэдхүү. Юу? Үгүй байлгүй дээ. Нэр ингэж юу? Гээх үед зурагч нь зураг авах гэж байгаа дэлбэрээд өгчлээ. Чаавас энэ хогийн үдсэглэн дээр үргэлж хүмүүс үхдэг. Жил болгон шүү. Өнгөрсөн жил гэхэд 2 буудалцсан. Нэг худахтай зодон болсон. Бас тайз шатаж индиачуудтай ирсэн. Үгүй байлгүй дээ. Тийм ээ. Үргэлж л хүмүүс үхдэг юм. Тэгээд явж байтал тэнд нь Луис Фой хоёр явж байна. Тэд ирж байна. Надтай ярилц. Инээлдэж байгаа юм шиг. Би жок яриад чи инэ. Биш ээ. Чи жок яриад би инээх үү? Альберт зүгээр л намайг танилцуул. Хей, энд таарах гэж сайн байна уу? Луис оха. Танилцс. Энэ миний найз бүсгүй Ана. Бид их дотно. Тийм ээ, их дотно. Бид өдөр бүр хамт хонж байгаа. Тийм ээ. Бид нар тийшээ буудлагын тоглоом руу явж байлаа. Та нар хамт явах уу? Хэрэггүй дээ. Би бооцоо тол буудах дуртай. Бооцоо хэд гэдгээс шалтгаална да. 1 цент байвал яаж байна? 1 цент гинэ. Альберт, чиний бизнес жаахан мяа бага мота. Ингээд манай хүнийг хончингээд дооглоод байна. Луисос хажууд нь хөөрөстэй. Тэгээд явж буудлаа. Фой 6 буудаад 6 онлоо. Араас нь Альберт буудсан чинь нэг ч онсонгүй. Өцөж байсан хүмүүс хүртэл түүнийг шооллоо. Чи надад 6 центийн өртөө боллоо. Доо хончин хөө минь. Ингэсэн чи Ана тэндээс илүү сонирхолтой болгоё. Хэрвээ би 6 буудаад 6 онох юм бол чи надад $1 өртөө болно. Хэрвээ нэг л алдах юм бол тэр чамд $1 өртөө болно. Ямар вэ? Юу? $? Доллар гинэ. Би доллар харж байгаагүй. Энд ч доллар байхгүй шүү дээ. Тэгээд зөвшөөрлөө. Анна тоглоомыг хамгийн урдан дээр нь тавиулж байгаад бүгдийг нь нэг сумаар буудчихлаа. Бүгд шок. Альвэ? Чи түүнд $1 өртөө. Ингэсэн чин $-ын дэвсгэрт гаргаад ирлээ. Бүгд алмаараад малгайгаа авна. Малгайгаа авч яалаа. Эн чин $-ын дэвсгэрт. Эр хүний өмнөөс эмхтэй хүн буудна. Тэгэхээр эн чиний юу ванда ч нөө. Ингээд бүгд энэгээ дунлаа. Байц. Энэний яг юу нинэттэй байгаа юм бэ? Юу энда гэдэг чинь зүгээр л мэдчилгээ. Юу нинэттэй байна? Чи яагаад инээсэн? Мэдгүй. Тэр л инээгээдсэн шүү дээ. Хуучин найз залуу чинь хошин мэдрэмжгүй юм байна. Чи бодвол тэгээд л түүнээс сал авъя. Ингэсэн чи Альберт уурлаа. Шууд л маргааш өдөр халц тулаанд. Ингээд түүнийг дуудлаа. Анна тэндээс. Маргааш би завгүй шүү дээ. Альберт 7 хоногийн дараа байвал ямар вэ? Тийм ээ. 7 хоногийн дараа халц тулаан хүлээж авлаа. Ингээд халц тулахаар болчлоо. Би юу хийчихвэ? Чи зөв юм хийсэн. Луис сая чам руу яаж харсныг харсан уу? Үгүй, тэр чамаар бахархаж байсан. Тэр ч тийм бахал та. Гэхдээ би буудаж чаддаггүй шүү дээ. Би клинч лидербүүд биш. Юу? Ягаад клинч лидербүүд гэж? Тэр чин хамгийн шилдэг буудагч шүү дээ. Ингэж байна шүү. Тэгэхээр Аннагийн ширүү найз залуу нь өрнөдөө зартай буудагч юм байна. Зүгээрээ Альберт.
Би чамд буудахыг зааж өгнө. Чамд 7 хоног байна. Ингээд зааж өгөхөр боллоо. Манай хоёр бэлтгэл хийсэн чинь нэг л болдоггүй. Ана бүгдийг нь оноод харин Альберт нэгийг нь ч ондоггүй. Жаахан ойртоод маа болдоггүй. Бүр тулаад маа гэсэн чи бас л ондоггүй. Уурандаа түлхээд унгаачлаа. Манай хоёр нилээн бэлтлээ. Буугаа сууглах, далд хийх, дээшээ буудах гэд олон юм сурлаа. Ана цаа юм аа. Морин дээрээсээ усаад амжуулсан чинь хөөхи. Эцэст нэг манай Альберт 50% та ондог боллоо. Бэлтгэл дууслаа. Дүрс шилжиж шоронд нөгөө шериф дээрэмчин залуугийн хоолыг өгөх гэж байтал нөгөөх нь гинт босч ирээд шерифийг зодоод орхичлоо. Манай хоёр харин тулаан болохын өмнөхөр нэг үдшилтэд хамтдаа явдаг. Альберт ирчгээд хүлээж байтал Анна араас нь ирж байна. Хөх чи гайхалтай харагдаж байна. Үгүй би арай хэдрүүлчихсэн байна тийм үү? Дэлгүүрийн хатагтай надад үүнийг зарсан. Даанч өөр хинч дайсан судалдаж авахгүй байсан юм а. Тэднийг харалтаа ингийн хувцалсан байна. Тэд яадах юм бэ? Зүгээр л мангар юмнууд. Харин чи гайхалтай харагдаж байна. За амьд явах сүүлийн орой. Альберт чи надад итгэж байна уу? Тийм ээ. Сайн байна. Тэгвэл чи алдсахгүй. Хэрвээ чамайг ялагдана гэдгийг мэдсэн бол би аль хэдийн болиулах байсан юм. Надад итэг. Чи дийлэх болно. За. Тэнд нь бас Фой болон Луис хоёр явж байна. Тэгэд бөөндөө бүжгэлцгээл. Манай харин жаахан бүтлгүүдэд онгой болчлоо. Анна харин тэрүүгээр хундганд нэг им хийж байснаа шилтэй виски аваад Фой дээр очдог. Тэгснэ. Би чамайг буудаад илүүрхсэн уугаад ч илүүрхэн. Йоо, тэгэх боломжгүй. Ялагч нь 50 цент авна. Ингээд халзуулаа. Эм хийж гисэн шүү дээ. Анна барсангүй 50 цент өгöd. Найз бүсгүүдээ тарих худалдаж авч өгөөрэй. Юу гинэ? Чи бол тэнэг. Энэ хотын хамгийн ухаалаг сайхан залууг өөртөө дурлуулчаад зүгээр энэ тэнэгээр сольсон. Хэнийг сонгох нь миний л асуудал. Чи ийм том нүдтэй байж яаж ийм сохор байдаг вэ? Тэгэд үдшилгийн дараа манай хоёр жаахан ярьж суудаг. Альберт, маргааш юу ч болсон бай. Би чамд баярлалаа гэж хэлмээр байна. Би чамгүйгээр ийм хол явж чадахгүйсэн шүү дээ. Одоо бол би чадах юм шиг санагдаад байна. Чи миний анх уулзаж байснаас илүү өөртөө итгэлтэй болсон байна. Бодоод байсан чинь би чиний талаар юу ч мэддгүй юм бэ шүү дээ. Чиний талаар ярих болгонд л чи сэдв өөрчлөөд өгөх шүү байх юм. Мэдээд авах юм байхгүй. Би чамтай л адилхан энэ газрыг үзэн ядаж байна. Тэгээд Альберт Аннад нэг бэлэг өглөө. Тэр нь энэж байгаа залуугийн зураг байлаа. Хөх, энэ үний юм байна. Үнэхээр инээж байна шүү дээ. Тэр инээсэн. Гэхдээ тэр галзуу биш гэд боддоо. Анна баярлалаа гэд манай үнийг хазар дээр нь үнсчлээ. Альберт буцаагаад харсан чинь бас оч хайж байдаг шүү. Тэгээд үнсэлцчлээ. Уучлаарай. Би тех ёсгүй байсан. Зүгээр дээ. Чи миний их сайн найз шүү. Гэд 1880 он маягаар фрэнд зондоод гэрт нүргэж өглөө. Орох гэснээр харин дахиад нэг үнсэлцчлээ. Хараад байсан чинь Луисаас хөөрхөн ч юм уу. Альбертыг явах үед нөгөө дээрэмчин залуу харин гадаа нь хараад зогсож байдаг. Бой харин гэртээ байж байснаа гинэт гээдсэн өвдөд нойл руу явчлаа. Анна маань туулга өгчихсөн бололтой. Ингээд өглөө боллоо. Анна бөөн баяр хувцас өмсөж байтал хаалга нүдэж байна. Альберт ирлээгээд баярлаад онгойлготол Клинч зогсож байна. Сайн уу хонгор минь. Альберт харин Фой хүлээгээд байж байна. Фой байдаггүй. Анна ч байдаггүй. Тэгсэн тэндээс шүнжин гүйлгсэн Фой өхөл царайлаад гарч ирж байна. Тэгэд яг буудалцах гэж байснаа дахиад эвгүүтэд тулааны талбар дээр нэг аваад хаялаа. Луис тэнд нэлээд ичиж байгаа бололтой. Тэгээд яг буудалцах гэтэл манай хүн бүсээ тайлаад юу гэж Фой тэр чинийх гэснээ Луис руу хараад сонсооч би чамд үнэхээр санаа тавьдаг. Гэхдээ сүүлийн үед би надад буцаагаад санаа тавьдаг нэгэнтэй байх ёстой юм шиг санагдаад байна. Ингээд яваад өглөө. Тэгээд шууд л Анна руу яваад очин. Тэгсэн чи Анна байдаггүй шүү. Аль хэдийн явчихж шууд Эдитэй ирж уулзлаа. Би Аннаг хайгаад олсонгүй. Тэр намайг 7 хоног бэлдсэн. Тэр өөрөө ирж үзэхгүй байна гэж баймааргүй юм да. Тэгсэн чи тэр үед нь гаднаас Клинч орж ирж байна. Энэ Клинч лидервүүд байна. Тийм байна. Бидний үгэж болох бас нэгэн шалтгаан. Явдаг авсал гэсэн үг. Гэтэл Клинч танаа энэ жижиг тоосгоноос нэг хүн өгөхөндэ. Өчигдөр нэг тэнэг миний найз бүсгүйг үнссэн гэж байна. Чаавас тэр нөхөрч үгсэндэ. Юу бодохоор Клинчийн бүсгүйг үнсдэг байна. Тэгсэн гаднаас найз бүсгүйгээ оруулаад иртэл тэр нь Анна байж байдаг шүү. Манай Альберт сонирн боллоо. Клинч би дахиад асууя. Хэн байсан бэ? Чи мэдхүү. Ингэснэ нэг хүн буудчлаа. Тэр хүн миний зурвсыг авсан баха. Маргааш өглөө гэхэд гадаа талбайд надтай халз тулаарай. Ирэхгүй бол би дахиад олон хүн алах болно шүү. Чаавас Альберт шууд зүхтах бэлтгэлтэй орлоо. Клинчийнхээ харин холгүй очоод Клинч хүмүүсээ явуулж байгаад Аннаг зодож гарлаа. Хэн байсан бэ? Ингэснэ нохоог нь буудна гэж сүрдүүлж байгаад нэрийг нь хэлүүлчихдэг. Анна харин симхийг ашиглаад араас нь цогж унгаачаад зүхтаачлаа. Альберт яг явах бэлтгэлээ хийж байтал Анна хүрээдэрлээ. Альберт ууртай байна. Альберт чи явах хэрэгтэй. Тийм ээ би мэдэж байна. Гэхдээ 7 хоногийн өмнө би явах ёстой байсан. Бас чи надад өөрийгөө өрөндийн хамгийн харгас алуурчны найз бүсгүй гэдгээ хэлэх ёстой байсан юм. Би чамайг айлгахыг хүсээгүй маа.
Учир нь чи надад таалагддаг. Бас би Клинчийг холгүйхэн цохиод унгаачихсан. Би бүх насаараа түүнээс зугтахыг хичээж байна. Би сайн залуутай уулзрах эрэхгүй гэж юу? Би чамд хайртай. Ингээд уурайчлаа. Тэгсэн тэндээс Клинч ирж байна. Манай Альберт харин Аннаг ихлээд зугтаалгана. Тэр чамайг алчхан шүү дээ. Зүгээр яв. Тэр үргэлж хоёр тоолоод буддаг шүү гэж анхааруулчаад яваад өглөө. Нөгөөдөл нэрээд Альбертийн гэрийг нэгжиж гарлаа. Юу ч олсонгүй. Манай хүн хоньнууд дундаа нуугдчихж, эвтэйхэн нуугдж байгаад морио унаад зугтаачлаа. Клинч шууд л араас нь хөөдөг. Альберт харин давхиж байгаад гал тэрэгний урд дуур ороод өөртөө цаг хожино. Гал тэрэг өнгөрөхөөр нь хөөх гэтэл манай хүн гал тэрэгэнд суучихсан байна. Явж байгаад аюулгүй газар очиод буугаад ирлээ. Тэгсэн чинь нэг чулуу ирээд маа. Эди харин гэртээ байж байтал Анна хүрээд ирдэг. Гадаа харин Клинч хайгаад явж байна. Манай хоёр гялс Аннаг нуугаад юу ч болоогүй юм шиг байж байна. Анна харин цонхоор буугаад зугтах гэтэл Клинч тосоод зогсож байна. Баригчлаа. Альберт харин индианчуудад баригдчихсан юм байна. Манай үнийг яг амдаар нь шатах гэтэл индианчуудын хэлээр зогс гэж байна шүү. Йоо, чам шиг түнээгүү антэн. Яаж манай хэлийг мэддэг юм? Би олон ном уншсан. Бас математиктаа сайн. Би бусад цагаан арьснуудаас өөр. Тийм үү? Чи энд юу хийж яваа юм? Намайг тайлбал би хэлье. Ингэснэ гал тойрцуугаад өөрийнхөө хайрын түүхийг хаягдсан түүхтэйгээ бас Анна гарч ирсэн Клинчийн тухай гэд бүгдийг нь ярьлаа. Индианчууд түнд нэг сонин уух юм өгдөг. Энийг ингэсэн чи манай хүн бүгдийг залгилчлаа. Чи бүгдийг нь уучхаж байгаа мó? Юу? Тэг ёсгүй байсан юм уу? Наадах чинь бүтэн овгийн нэг оройны хэрэглээ байсан шүү дээ. Одоо яах вэ? Юу болох вэ? Чи бараг өөхөх байхаа. Тэгээд манай хүн хүүхэд наснаасаа эхлээд бүх амьдралаа харлаа. Шүд нунух үед аавна. Дайран доогоораа хий. Шөн шүдний дагин нэрээд аваад явдаг юм. Чамд оронд нь мөнгө өгнө. Ингээд өглөөс ирсэн чинь хомоол байж байна. Шүдний дагин гэж байдаггүй юм. Одоо босоод наад хомоолоо цэвэрл. Бас сургуулаа төгсөж байх үе хардаг. Би бол ерөнхийлөгч Линкольн. Би 4 жилийн өмнө яг та нар шиг ядуу байсан юм. Одоо харин би ерөнхийлөгч. Бас би баян. Тэр жинхэнэ ерөнхийлөгч биш байх шиг байна. Ингэсэн чи ер бусын юм хараад баага хоньнууд бүжиглээд тэгээд эцэст нь хурмаа хийх болтол тэнд нь Анна байж байна. Клинч харин шувуу болчихсан хамгаалж байна. Манай хүн шувууг дийлчлээ. Сэрсэн чи индианчууд. Чи авраг шувууг өшгөлсөн үү? Тийм ээ. Та нар яаж мэдэв? Энэ нь чиний дотор байгаа эр зөргийг илэрхийлдэг юм. Ингэж байна шүү. Тэгээд манай хүн зөрг ороод маргааш өглөө нь Клинчтэй халзтуулахаар явдаг. Клинч аль хэдийн ирчихсэн хүлээж байна. Старк, би бүсгүйч чинь хөнөөлөө. Гарч ирсэн чинь дээр шүү. Гэтэл манай хүн тэндээс гараад ирлээ. Тэр гараад ирлээ. Чамд хайртай юм шиг байна шүү. Ингэсэн чи Анна, битгий тэнгэл Альберт зүгт. Одоо оройдсан. Гэт буудах гэтэл. Чи чанга залуугээ үсттэй. Би халзтуулаа хийнэ гэж бодсон юмсан. Тийм ээ. Болж байна. Бууга сугал. Над руу чиглүүл. 3 тоолоод буудцгаан шүү. 1. Ингэсэн чи манай хүн маа гарыг нь ончлоо. Клинч шууд буудаад бууг нь хаюулна. Би олон жил халзтуулан хийхдээ ийм юм харсангүй шүү. Даанч чи бүрэн онссонгүй. Хин чамд буудахыг заасан юм битэ. Ингэсэн чин танаа ихнэр ингэж авна штт. Өө, тэр ч үгсэ. Юу гинэ? Гэт буудах гэтэл. Байц. Намайг алхаас ч өмнө нэг юм хэлье. Аннаг явуулчих. Тэр ямар ч буруугүй. Түүнийг зүгээр амьд үлдээ. Гэхдээ яг амьд үлдээхгүй гэж болно л тоо. Гэхдээ чи ууртай байх юм бол ядаж гарлуу нэг буудаад тэгээд явуулчих болно штэ. Анна тэндээс гайхаад байна. Юу? Миний өвөө надад байн хэлдэг байсан. Гэхдээ тэр чухал биш л дээ. Ингэснэ дуулаад унлаа. Тэр үед харин Клинчийн толгой эргээд сонирн болоод байна. Би яагаад байна? Юу гэж Клинч? Өрнөдөд өхөж болох өчнө аюул байдгийг мэдхүү. Эдгээр энийг нь хортмоогоо. Ингэсэн чи манай хүн суман дээрээ хортмоогоо хорт дуусаадсан юм байна. Тэгээд би чамайг хальт оноод анхаарлыг чинь сарниулах ажил хийж байсан юм. Тэр аль хэдийн өгчгчээ Альберт. Өө, тийм үү. Тэр миний мэрэгэн аргыг ойлгосон болов? Мэдгүй юм да. Үгүй баха да. За. Ингээд манай хүн яллаа. Клинчийн хүмүүсийг харин тентхийн шерифийн туслахуд бариад авна. Анна шууд л Альбертыгаа тэврээд авлаа. Тэр үед нь Луис бас ирж байна шүү. Юу гэж Альберт? Би чамайг буцаад тоож байна. Дахиад эхлэе. Уучлаарай Луис. Гэхдээ би өөрийгөө хөгжүүлэхэд илүү анхаармаар байна л да. Ингээд Луисыгаа хаяад Аннага тэврээд яваад өглөө. Анна, нэрэн Клинчийг алсан хүнд шагналын мөнгө амлсан гэдгийг мэдхүү. Мэдхгүй юм байна. Мөнгөөрөө юу хийх вэ? Гэсэн чинь баахан хонь авчихжээ. Тэгээд хоньныхон дэргэд Аннатайгаа. Энэ түрээд кино маань дуслаа. Киночд байлаа.